Америк нэгдсэн улс түүхэндээ байхгүй одоо өндөр инфляцтай болцсон. Хятад улсын нөхцөл байдал ямар байна одоо Шанхай, хойд бүс нутгаараа одоо бослого тэмцэлэгдсэн. Европын холбоонд 1 литр бензин 9,000 төгрөг хүртсэн. Германд нэг тэжрэхийг талах 8,000 төгрөг хүртсэн. Оросын холбооноос олон улсын хоригт орцсон. Ийм нөхцөл байдал урд өмнөөс Монгол улс тохиолж байгаагүй баха. Монгол улс хоёрхан хөрштэй. Хоёр айл маань хаалгаа аачлаа. Нэг нь дотооддоо бид нар асуудалтай нь ковидод дарж явна гэд хаалгаа аачаад бидэнтэй харилцаа үүсдэггүй, худалдаа харилцаа хийдэггүй, экспорт гардаггүй нүүрс. Гол орлого. Түүнээс ч валютын хомсдолд орж байна. Тээвэр ачаабаар орж ирдэггүй. Оросын холбооны улсад хойд хөрш маань дайнаас болоод олон улсын хоригт орцсон. Тэгээ үндсэндээ хоёрхан одоо хөрштэй, хоёр хөршийн дунд одоо ганцхан Монгол улс байдаг. Ганц Монгол улс нь энэ хоёр хөршийн одоо хоригийн хоригт орчоод үүнээсээ болоод одоо энэ хямралыг давах гэж, үнэ өсөлтийг давах гэж бид нэр бүхий л одоо арга чаргаа хэрэгжилж байгаа. Тийм болохоор одоо энэ нөхцөл байдлыг л одоо хэрхэн зөв богино хугацаанд бага эрсдэлтэй давах уу гэдэг дээр анхаармаар байгаамаа. Одоо өнгөрснөө яриад өнгөрснөө шүүмжлээд байх биш. Өнөөдрийнх нөхцөл байдлыг бодиттойгоор үнэлээд үүнээс одоо хэрхэн яаж тохирол батаа гарах уу гэдэг гарч шийдлээ яриад яаж бага хохиролтой бага эрсдэлтэй авах уу гэдэг дээр анхаарах